Тэгэхээр Алтай самын сургуулийн дотор байрууд бол нийтдээ 41 хүүхэд амьдардаг юм байна. За энэ хүүхдүүдийн хувьд бол энэ аюулгүй байдал, дулаан байх, хоол унд бүх зүйл нь одоо сургуулиас хамааралтай гэсэн үг. За тэгээд одоо ингэ тоггүй байгаа учраас хүүхдүүд хичээлээ яг ийм нөхцөл байдалтай хийдэг. За уучлаарай орчих уу? За хичээлээ хийж байгаа юм уу? Хичээлээ хизээ хийж эхэлдэг та ер нь? Тог асахаар тог бүр асахгүй бол тэгэл одоо 6 өнгөрөг л хийдэг. 7 өнгөрөг л. Энэ гэрлийг бол бүр яг хичээлээ их зориултаар авсан юм байна тий. Одоо тог орой 3 цагийн хугацаатай ирж байгаа шүү дээ. 7 цагаас 10 цагийн хооронд. Тэр хооронд юу хийж амжуулах вэ? Тэр хооронд хичээлээ хийн тэгээд дасуугаараа цэвэрлэнэ гээл. Зөндөл ажиллаа. 3 цагтаа бол яг бүрэн хичээлээ хийж амжтгүй л дээ. Тэгээд гэрэл нэмэлтээр авчирсан. Гэрээс бүр зориулж яг хичээл хийх гэж. Өглөө хасахад тэгэл болохгүй л ихчээ нэг ингэрлийг аваад харанхууд явал тэгэл хаяа юм мөргөж дронаал. Айдгүй. За одоо өглөөний 7:08 минут болж байна. Одоо хүүхдүүд сэрнэ. Хичээл орохоос өмнө өглөөний цайгаа уух хэрэгтэй. Өглөөний цайг нь дотор ойрны галтгоонд бол огоос нар бэлтгэдэг. За гэхдээ бэлтгэхдээ тог байхгүй учраас их хэрхэн яаж бэлтгэдгийг одоо та бүхэнд яг харуулъя. За өглөөний мэнд бидэд нөгөө хаал өглөөний цайгаа яаж бэлтгэдгийг нь харуулах гэдэг. Ингээд энэ бол гэрэл юм шүү дээ. Энэ гэрлээрээ л бэлтгэв. Энэ гэрлээрээ тэгээд нэг гэрэл гэж юу хийгээд манай чин тог өглөөд ирдгөө. Тэгээ уг нь 7:30 дээрээ 30 минут тасчихсан. Одоо бүр сүулдэ байхгүй. Бараг 8-10 ирээд байгаа юм уу. Цай орсны хүүхэд гар авсны араар ирдэг. Тэгээ дандаа бид нар гэрлээр баргал. Хаяа заримдаа бол ингээ гэрэлцээ нэг болчулж очгоолх нэг гэрэлж бас амдаа барайл асаад шүү дээ. Энэ пар бол хөдөө болчихсон юм шүү дээ. Тэг. Одоо тэгээ сая мотор асаагаад энэ хід эргүүлээд байгаа юм шиг шүү дээ. Ээлжлээд. Энэ пар нь бол хөдөө болчихсон. Тэгэхээр энэ чинь нөгөө дотор байр тэр чигээрээ хурж байгаа гэсэн үг шүү дээ. Энд хурж байгаа юм чинь. Таггүй учраас нөгөө усаа эргүүлж чадахгүй ингээд пар нь хурцдаг. Ийм нөхцөл байдалтай байна. Энэ тал руугаа охтуудын тасаг. Энэ талтай хүүгүүдийн тасаг байдаг. За хүүгүүд нь болсон болоо. Сэрэггүй нэг л хүүхэд болсон. Бас ингээл тасархууд бүгдээ хувцас өмсцөн. Арай ундахтай хүүхдүүд бүгдээ утсаа хараалгадаг. Багштай байрныхаа багштай. Утас нөгөө унтахгүйгээр утсаа оролдоод авах гэдэг байдлаар юм утсын нөрөөс авт юм лээ. Тэгээд өглөө босохдоо ингээд тагаар авахд утаснаас ч гэрлээ босно. Тэгээд багшаас харанхуугаар дөрөөж утсаа авдаг. Утсаа авсныхаа дараа ирээд гэрэл утасныхаа гэрлийг асаадаг.